дараагийн бичлэгтээ тавтаа морил. За би өнөөдөр нэг яралтай бичлэг хийх болчлоо. За юуны тухай вэ гэхээр эргэлтийн цэг гэсэн юм сэдэв байгаа байхгүй юу. Одоо яг ингээд бидний амьдрал хөдөлгөөнгүй яг нэг зогсонх байдалд орцсон бол ерөөсөө энэ байдлаараа бүх зүйлээс хоцрогдно, орхигдно гэж хэлээд байгаа. Юуны тухай вэ гэхээр одоо яг гариг ертөнцийн нэг маш том эргэлтийн цэг ирээд байгаа учраас яг энийг тааруулаад бид нар хөдөлж чадах юм бол үйлдэл хийж чадах юм бол бидний амьдралын урсгал бүх зүйл нэг дор өөрчлөгдөх боломжтой гэсэн юм зүйл байгаа. Амьдрал ингээд нэг тийм хөдөлгөөнгүй зогсон ингээд байдалд байгаад байдаг тийм мэдрэмж та нарт төрж ирсэн үү? Ер нь заримдаа нэг тэгдэг штэ тий. Яг тийм байх юм бол энэ цаг үед хөдөлгөөн хийж үзээрэй гэж байгаа байхгүй юу? Тэр чигээрээ байх юм бол түрүү хэлсэн тий орхигдно гэж хэлээд байгаа. Хөдөлж чадсан хүний амьдрал эсэргээрээ маш хурдцтай ингээд өөрчлөгдөх боломжтой юм а гэж байгаа. 4 сарын 10-нд ангараг гариг загсны ордноос хоньны орд руу шилжих ийм хөдөлгөөн явагдаж байгаа. 5 сарын 18 хүртэл хоньны ордондоо ингээд байрлах байгаа байхгүй юу. За тэгээд ангараг гариг гэдэг нь ер нь бол үйлдэл хийх маш том энергитэй юм гариг байгаа даа. Тэгээд би ер нь сүүлийн үед энэ сэдвээр яриаггүй ч гэсэн өөрөө нөгөө сонирхдаг учраас бол уншаад ингээд явж байгаа. Маш том энерги нь бол үйлдэл гаргах гэд хэлж байгаа байхгүй. За тэгээд уур бухимдал, тэмцэл, шийдвэрлэх чадвар гэд ингээд маш олон зүйлийг илэрхийлдэг юм энергитэй хоньны ордонд орохороо хүлээх биш хөдлөх хэрэгтэй гэдэг энергийг бүр илүү гаргаж идэг гэсэн юм зүйл байгаа. Юунд хаана энерги бид нэр зарцуулах юм бэ те? Яаж хэрхэн тэмцэх ёстой юм бэ? Яаж үйлдэл хийх вэ? Юунаас эхлэх вэ гэдгийг шийдэх юм цаг үе ирсэн юм аа гэж байгаа. Шийдэх зүйл байх юм бол маш хурдцтай одоо өнөөдөр маргааш энэ ангараг гаригийн хоньны ордонд байрласан энэ хугацаанд ер нь бол шийдэх нь хамгийн зөв юм аа гэж үзэж байгаа. Тэгээд 4 сарын 10-наас ихэр өнөөдрөөс эхэлж байгаа хүч, зоригтой байдал, тэгээд шийдэмгий байх. За тэгээ ямар нэг зүйлийг хийх тийм хүсэл тэмүүлэл гэж байдаг штэ бид нарт. Заримдаа бүр тийм зүйл ингээ байхгүй болцсон байдаг штэ тий. Тэгэхээр энэ ангараг гарагт бол тийм зүйлийг хөдөлгөх тэр энергийн хүч маш их байдаг. Тэгээд янз бүрийн асуудал гарч ирэхэд тэрийг яаж ингэж шийдвэрлэж явах юм бэ гэдэг зүйлүүдэд илүү их нөлөөлдөг учраас өөрийн хүч, энерги хаана юунд зарцуулах вэ гэдгээ ерөөсөө хамгийн түрүүнд шийдэх юм маш чухал цаг үе гэсэн үг. Хийгээд ингээд нэг хийхгүй яваад байдаг зүйл байдаг штэ бид нарт те. За нэг тим хийчихсэн гэсэн мөртлөө цаг зав болохгүй байх гэж хойшлуулад байдаг. Шийдийгээд ингээд шийдэж чадахгүй, эргэлзээд зөв цаг нь ирэх юм шиг тийм юм ингээд хүлээгээд байгаад байдаг зүйлүүд ч гэсэн байдаг те. За ингээд нэг хийчих гэхээр яг бас болохгүй эргэлцэн, төөрөлдсөн тийм зүйлүүд хүртэл байгаад байдаг. За ийм цаг үе ер нь бол өнөөдрийг хүртэл байсан байж магадгүй ч гэсэн одоо тэрийгээ яг дуусгах тэр цаг үе ирсэн. Ер нь бол дуусгах хэрэгтэй юм аа гэж байгаа. Илүү тодорхой, илүү шийдвэртэй алхмыг хийх нь амьдрал өөрөө ч гэсэн маш хурдцтай өсөх тийм зөв урсгалд орох боломжийг нээж өгч байгаа шүү гэж байгаа. Хит их бодоол, хит их шаналал те хөдөлж чаддгүй тийм хүмүүс байх юм бол бодхоосоо өмнө хөдлөөд үйлдэл хийгээрэй гэдгийг ингэж сануулж өгч байгаа байхгүй юу. Яг тэгэхээр ангараг гариг нөгөө түрүүсэндээ хоньны ордонд байрлах үед бол хүлээх гэдэг энерги ерөөсө тохирохгүй юм байна. Тэр чигээрээ зогсонх байдалд ингээд орчдөг юм аа гэж үздэг юм байна л да. Өнөөдрийг хүртэл тэгтээ байдлыг ажиглах, цаг өгөх, хүлээх гэдэг ингээд нэг тийм тааваараа хөдлөхгүй байсан ч гэсэн ерөнхийдөө нэг буруутахгүй зөв байх магадлал маш өндөр байсан тийм байгаад байгаа байхгүй юу. Тэгтэл үүнээс хойших цаг үед болохоор тэр нь эсэргээрээ болж ирж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна. Шийдэх, хөдлөх, за тэгээд дээрэс нь эхлүүлэх, за үйлдэл хийх гэдэг нь илүү зөв болж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Гол нь хүмүүс ер нь бид нар одоохондоо бэлэн биш байна, болохгүй байна гэдэл ингээл ерөөсөө болохгүй зүйлийг нь төрүүлж бодоод хөдөлдөггүй шүү дээ тийм учраас тэгж ингэж шүүж тунгааж бодох нь одоогийн цаг үед бол ерөөсөө эсрэг үр дүн гарна гэж ингэж хэлсэн байгаа. Ангараг гаригийн энерги бол заавал тийм төгс болохыг хүлээхгүй харин өөрөө хөдөлж үйлдэл хийгээд тэндээсээ 100% төгс ингэж болгох процессуудыг бий болгодог ийм энерги байгаа байхгүй юу. Тэгээд үйлдэл хийнгээ бүгдийг ингээд багаагаар төгс болгож явна л гэсэн ийм үр дүнтэй энерги урсгал орж ирж байгаа гэсэн үг. Том гэхээсээ илүү одоо яг ингээд бидний амьдралд зогсчихсан байгаа, хөдөлгөөнгүй байгаа, шийдэж чадахгүй байгаа ийм зүйлүүдэд хөдөлгөж шийдэх хэрэгтэй
гэдгийг хамгийн гол нь хэлээд байгаа. Өдөр болгоныг 10 минут би дасгал хийдэ, алхахий да гэд ингээ бодсон байсан мөртлөө ерөөсөө эхлүүлэхгүй ингээл шалтак хаагаал хэлээл ингээ байгаад байсан бол эхлүүлдэг ч юм уу те. Жижиг үйлдэлээс эхэл гэж байгаа юм л да. Одоо жишээлбэл бид нар нэг хүн рүү ярих гээл ингээл за тэрнтэй нэг ярий да, ингээ да, тгий да гэсэн мөртлөө ингээ зав болохгүй хойшлуулсан байдаг. Тэрийгээ шууд заалга ерөөсөө яар гэртээ ингээ янзлий тгий ингээ гитсэн байвал шууд янзалт зэгцэл завгүй гэж хойш нь тавиад зогсоодсон байсан амьдралдаа хөдөлгөөнгөө болгоцсон байсан зүйлүүдэл энэ цаг үе дээр хөдөлгөө гэдгийг л хамгийн гол нь хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр л ерөөсөө ийм зогсоосон хөдөлгөөнгөө байгаа зүйлэл хөдөлгөж эхлэх хэрэгтэй гэдгийг дахин хэлээд байгаа. Хөдөлгөөд ингээ эхэлчих юм бол цаашид одоо яах вэ гэхээр ангараг гаригийн энергит нь хөтлөгдөөд хурдтай ингээд урагшлах боломж нь нэгдэж өгч байгаа гэдгээрээ маш гоё яагаад байгаа байхгүй юу. Сүүлийн үед гариг ертөнц цол бүхэлдээ ингээд маш том хөдөлгөөнд ороод байгаа шүү дээ тий. Энэ нь биднэрт бас ер нь бол өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа. Гариг ертөнцийн одоо нөгөө шилжих хөдөлгөөнүүд ч гэсэн бас бидний сэтгэл зүй амьдралд ингээд нөлөөлж байдаг. Тэгээд тэгэхээр санаа жоохон тогтургүй болдог ч юм уу тий. Нэг л болохгүй байгаа юм шиг юуны төлөө амьдарч байгаа юм бол гэж ингэж бодолд ордог ч юм уу. Урам хугарч сэтгэлээр ундаг ч юм уу гэл сэтгэл зүйн хэмнэлд ингээд хөдөлгөөн явж идэг. Энэ нь ер нь бол тэр нөлөөллүүдийг бид нэр авсаар л явж байгаа. Тэгээд бид нар яг одоо тэр энергиэрээ сандарч бас яарч хөдөлгөөн хийхээс өмнө өөртөө нэг түр гоё зогсох тэр цаг өгөөд тайвшраад тий маш тайван гоё энергиэр үйлдэл хийхийг бас анхааруулж байгаа. Тэр нөгөө нэг сандарсан, яарсан одоо хөдлөхгүй бол болохгүй юм байна, хийхгүй бол болохгүй юм байна гэдэг энергиэр хийчих юм бол бас эсрэгээрээ үр дүн гарах учраас ер нь бол за би ийм зүйлийг хойш нь тавьсан байсан юм байна. За одоо энийг ер нь бол хийх цаг нь болсон юм байна, шийдэх цаг нь болсон юм байна. Одоо шинээр сурах энэ зүйлийг сурах цаг нь болсон юм байна гэд ингээд тайван энергиэр хамгийн гол нь эхлүүлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Эндээс тэгээ өөрөөсөө асуулт асуух нэг чухал үе шат гарч ирж байгааз би яг хаашаа явах юм бэ гэдгээ шийдчихэд хөдлөх юм бол цаашаа явах чиглэл хүртэл бас тодорхой болж ирнэ. Шийдвэр гаргаад тэр шийдвэрийнхээ дагуу хөдлөнө гэсэн үг болж байгаа. Юу хиймээр байгаа, юуг дуусгаж, юуг эхлүүлмээр байгаа гэд өөртөө чухал зүйлийг маш сайн шийдэж өгөөд хөдлөх хэрэгтэй. Тэхийн тулд хамгийн ихний алхам юу вэ гэхээр нэг шинэ юм эхлүүлэх гээл бид нар одоо бодоол яваад байдаг тийм нэг англи хэл сурчих юмсан эсвэл нэг спортоор хичээлчих юмсан ч гэдэг юм ингээд нэг тийм сурах юм ч юм уу байдаг гэд бодъё л та тийм. Тэгэх юм бол тэр бодоод яваад байгаа зүйлээ одоо шууд эхлүүлэхийн тулд хамгийн ихний алхам юу болж таарах вэ гэхээр шууд бүртгүүлэх гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр би өчигдөр яг нэг зүйлд бүртгүүлсэн яг энэ цаг үе болж байгаа гэж бодоо. Тэгээ би хоолоогоо бас хараад ингээд бичихгүй байгаад исэн ч гэсэн хэдэн өдөртөө бас нэг иймэрхүү байх юм шиг болохоор нь өнөөдөр ингээд ярьчихж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол хамгийн ихний алхмыг л ерөөсөө энэ 4 сарын 10-11-нд амжаад бас хийчих юм бол их чухал. Ингэж шийдэж чадах юм бол дагаад хурд гэдэг зүйл бас нэмэгдэж ирнэ гэсэн үг байхгүй. Зогсоол ингээл нэг тийм байнгын одоо нэг бах байдгаараа байжсэн зүйл байх юм бол ерөөсөө хурдтай өөрчлөлт орж ирнэ гэсэн үг. Одоо энэ дээр нэг анхаарах зүйл болохоор за дахиад жоохон хардсны, за цаг зав алга, мөнгө алга ч гэдэг юм ингээд маш олон зүйлийг бодож за тэгж хагаад болъё гэж биш. За би энд бүртгүүлээд үзье. За би энэ зүйлийг хийгээд үзье. За би өнөөдөр энд янзлах хэрэгтэй юм байсан. Энийг шууд янзлчих гэдэг юм ингээ ерөөсө шийдэмгий шууд хөдлөөд явна л гэдэг ийм гоё энерги байгаа байхгүй юу. Нэг тийм том заавал шинээр юм эхлүүлэх биш. Хамгийн гол point нь юу вэ гэхээр ерөөсөө яг одоо бидний амьдралд зогсонх байдалд байгаа зүйлээл хөдлөх гэдэг нь хамгийн чухал шүү гэдгийг бас анхаараад аваарай тий. 4 сарын 10-наас 5 сарын 18-ны хооронд үйлдэл хөдөлгөөний энерги ер нь бол маш дүүрэн байх учраас эргэлт хийх хүмүүст бол маш чухал юм цаг үе гэж. Үйлдэл хийж хөдөлж боломжийг өөртөө илүү их олж авах хэрэгтэй гэсэн ийм сэдв байла. За тэгээд та бүхэнд маань жоохон ч гэсэн хэрэг болох байхаа гэж бодож байна. Надад ч гэсэн бас яг энэ цаг үед маш хэрэгтэй сэдв байсан учраас та бүхэнтэйгээ хуваалцлаа. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.